Сайн байцгаана уу? За өнөөдөр би юу хийж байгаа вэ гэхээр зэрэг амлсны дагуу хийж сурах юмныхаа дагуу камеранда гэр сурах гэж байгаа. Тэгээ би өнөөдөр ямар гэр хийхээ шийдсэн бэ гэхээр юм аяж үзэж байгааг болохоор ингээд хайлт скетч гаргалаа л та. Тэгээд ийм хөөрхөн товчлцдог. Тэгээ ийм хэлбэртэй ийм гэр хий гэж бодож байгаа. Ийм хайрцаг шиг. Тэгээ ардаа ийм керматай ийм юм хий гэж би бодсон. Тэгээд юуны түрүүнд өөрийнхөө одоо энэ юм аяах хоббиг дэмжиж авсан зүйлсүүдийг харуулъя гэж бодчихъя. За юуны түрүүнд би яг юм аячаад харъя гэж бодоод ийм товчнод авсан байгаа юм random. Тэгээд эдгээр нь болохоор зэрэг ийм хөөрхөн ийм зургнуудтай. Хөөрхөн зургнуудтай товчнод авсан. Тэгээ энэ болохоор зэрэг ийм бас ийм random янз бүрийн хэлбэртэй товчнод авсан. Энэ болохоор зэрэг чимэглэл хийж магадгүй гэдэг үднэс. Тэгээд миний бодлоор өнөөдөр хэрэглэх товч маань болохоор зэрэг ийм соронцтой ийм юм авсан байгаа. Ийм авсан байгаа. Тэгээ хэлхээ мартчих. Өнөөдөр миний влогийг одоо дэмжиж байгаа ивент тэтгэгчдүүдэд баярлалаа. Тэгээ ийм гоё камертай болсон байгаа, камера стандтай болсон байгаа. Тэгээ миктэй болсон байна. Тэгэхээр зэрэг надаа одоо влогтой сайн болгосоор арга байхгүй гэсэн үг л дээ. За тэгээд ерөнхийдөө энэ болохоор зэрэг ийм одоо юу гэх юм бэ? Би яг юу гэдгийг нь бол яг мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө юм яхад заагалж өгөх юм хэрэгтэй ах гэж бодоод энэ болохоор зөвөр ингэсэн юм даваа юм бэлээ. Гайгүй үнэтэй болохоор ингээд хүрээ хийх маягтай юм авсан баа. Тэгээд юмнуудаа оёход хэрэгтэй гэж бодоод ийм зөв авсан. Тэгтээ миний бодсноос бол нэлээд богинохон зөв юм байна. Даваа авсан баа. Тэгээд ийм даваа авсан. Надад хамгийн таалагдсан нь болохоор энэ давуу. Тэгэд би энэ давууг гадна талд нь хийгээд тэгээд дотор талд нь болохоор зэрэг эндээс хослуулаад ч юм уу эсвэл энэ хоёрын айл нэг ингээ хослуулаад хийж үзье гэж бодож байгаа. Тэгээ энэ дотроо ерөнхийдөө даваагаа зузаалах зорилготойгоор бас юм авсан. Тэгээд хамгийн сүүлд нь өөрийгөө эрхлүүлээд энэ даваа зүтг юм авсан. Тэгээ ингээд зүт юм блэ? За одоо эхэлцгээе. Би оёх юмныхаа прототипыг хийж үзлээ. Тэгээ нөгөө даваагаа зүсгээс өмнө цаасаар зүсгээд хийгээд үзье гэж бодоод. Тэгээд одоогийн байдлаар ийм болсон байна. Тэгээ би ямар хэмжээгээр зүсгээ яаж гаргасан бэ гэхээр дэлгэмлийг гаргаад тэгээ ерөнхийдөө камерынхаа урд өргөн өндөр гурвыг ингэж хэмжиж хагаад тэгээ тэн дээрээ 1 см just in case нэмээд тэгээ ингэ хийсэн. Тэгээ бол хэмжээ нь яг таарч байна. Баг зэрэг том ингээ харахад гэтээ эн чинь оёод арай гайгүй жижигэрнэ гэж бодоод тэгээ ийм прототип гарлаа. За одоо ингээд юугаа гараад тавьчлаа. Даваагаа дэлгээд тавьцсан. Тэгээд одоо яг энэ гаргасан цаасаараа ингээд зүсгэж байна. За одоо манай зөөлөвч маань болохоор энэ ихгүй юу? Одоо энийг ингээд бас trace хийгээд ажиллая. За ингээ тэмдэглэгийг ол хийчлээ. Явтай шугамгүй үнчээ сайхан хуурайныхаа хэмжээгээр л хоёр л усаа хийчлээ ингээд. За одоо гоё байна. Ясаа бүр машиныхаа учрыг олохгүй бараг 2 цаг энтэйг ноцолдож байгаа. Одоо иж. Окей, энэ хоёрыг хийцэн. Одоо энэ хоёрыг хийж. Very busy? Yeah. It seems like it. Look.
I made it. Not replying, huh? Replying to what? You texted? За одоо энийгээ ингээд тутагш нь харуулаад тэгээд дахиад байна. Окей. Окей. Not bad. Wow. Then I'm gonna close it. Okay. Хачин дэлхийлэг болчихлоо. За би сая хоол идчихэд хүрээд ирлээ. За миний паучиг одоо ингэж харагдчихэв. Тэгээ би энэний жоохон илүү хийсэн чи энийгээ тэр чигт нь оёод чи ингээ нэг жоохон далээ болчлоо. Энийг нь авч жагаад хайчлах хэрэгтэй. Ингээд авах уу? Одоо энэ дээшлийн хэсгийг нь ингээд бас оёод тэгээд ерөнхийдөө миний пауч тусчихна. За юм болсон бэ? Тантараа. Одоо энэ дээрээ тавьж явах чинь. Зя. Ингээ би камерын хооронд дээр жижигэн дөрвөлж юм хийгээд тэг ингээ хийгээд үтсэн. Ингээ харагч. Би яг оёхтой амир дэлөө очиж. Сэн ингээ тахаа. Тохооны чиг шиг. Би саяных дээр ингээд давхарлаад уйлалтаа хайчилж байгаад чи бүр сонирн болчих шиг болох юм. Эндээс нь дахиад хайчлах уу? Бисээ бүр эндээс нь ингээд хайчилж авч байгаа тэгшгээ хайчлаа. Тэгээд хийсэн бохгүй юу? Одоо эндээс нь ингээд баг хайчилж болох ч юм. Ингээд хайчилж уу? Wait. Good. Харин одоо энэ хэсэг нь байхгүйсэн бол ингээд тэгшгээ авах тусна биш. Сонирхолтой. За. Ишгтөө. За ингээ миний кошлогны төвчин боллоо. Окей. Ингээд миний хамгийн хийж үзсэн хамгийн анхны кошлог маань дуслаа. Яг боцсон шиг гоё болсонгүй. Та нар миний зургийг хараас. Ингээд боцсон шиг гоё кошлог болсонгүй. Гэхдээ not bad for a beginner. За тэгээд ингээд тэгээд надтай хамт кошлог хийсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд нэг л өдөр би энэ кошлог хараад ваа би стомоо хийдэг өчтэй гэж бодох үе ирэх байх гэж би найдаж байна. За баяртай.